За тэгэхээр 12 дахь дасгалын хувьд саяны бид нэр хийсэн 11 дахь дасгалт ерөнхийдөө бол яг адилхан гэж ойлгож байна. Гэхдээ мэдээж текстийн хэмжээ бол арай их байгаа гэдгийг анзаарч байгаа. За багш нь эхлээд нэг удаа бүтэн уншаад өгье. Хэдүүлээ энэ агуулга юуны тухай гарч ийн гэдгийг таамаглаж дотроо бодож үзээд бас өөрийгөө хэдэн хувийг нь ойлгож байна гэдгийг дүгнээд үзээрэй. За эхнээс нь харуул. 최근 면역력을 높이는 식품으로 많은 사람들이 도전 닭을 찾고 있다. 면역력에 대한 사람들의 관심이 높아지면서 비타민과 함께 더 좋은 닭의 소비가 크게 늘고 있다. 더 좋은 닭을 다른 육류에 비해 지방이 적고 단백질이 풍부하여 면역력 향상에 도움을 준다. 현재 더 좋은 닭을 아시아 국가들에 꾸준히 수출되고 있다. 앞으로도 도전닭 협회는 새로운 시장 개척을 위해 힘을 쏟을 예정이며 도전닭의 수출은 더욱 확대될 것으로 보인다. За хэдүүл ярилцаж үзье. За багш нь удуулаасаа. Энэ юуны талаар текст их байх шиг байна. Витамин одоо нэг яриад байгаа. За ямар ч Ямар үндэ холбогдолтой. эрүүл мэндэд холбогдолтой бол орж ирж байна хамжтай. За шинэ чимээг маань ойлоо гэж үзэж байна. Тэр юм аа. Яг зөв. Хэдүүлээ нэг нэр үг яваад байна. Баян давтагдаж байгаа. Юу нэр үг вэ? Тунжун 도전닭. хэдүүлээ энэ дээр иргэ хоёр гэгүүлэгч орж ирж байгаа тохиолдолд ирийг уншихгүй те. Тэгэхээр таг гэсэн үг. За өөр 도전닭 хаана байна? Энэ дахиад 도전닭 байна. Энд 도전닭 байна. Тэгэхээр ерөөхдөө бол энэ текстийн маань гол дүр нь 도전닭 гэдэг зүйл гэсэн үг. За 도전닭 гэдэг үгийг багш нь ихлэ тайлбарлаад өгөх юм бол энэ маань нэгэн төрлийн дахианы мах гэж ойлгож байна. Гэтэ ямар төрлийн дахианы мах вэ гэхлээр одоо үйлдвэрийн аргаар, байгалийн аргаар үйлдвэрлэсэн. Үйлдвэрийн аргаар биш юм байна. Байгалийн аргаар үйлдвэрлэсэн гений өөрчлөлтөө дахиа гэж ойлгож болох байна. За тэгвэл энэ дахианы талаар гарсан байна. Хэдүүлээ эхний өгүүлбэрийг харъя. 최근 гэж үгс үлээ. За хэдүүлэнгийнх нь мэддгээр тэгвэл 요즘. За манайх 요즘 чи юу лээ? Сүүлийн үед. За 최근 гэдэг утга маань тэгэхээр сүүлийн үед. За сүүлийн үед 면역력을 높이는 식품으로. За энэ ерөнхийдөө солонгос хэлний дуудахад бараг л хамгийн хэцүү өгнөд энийг. 면역력 болох нь. Дархлаа гэлж. Дархлааны систем бас гэж. За 높이다 чи үгс үглээ. Үндэ. Нэмэгдүүлэх те. За нэмэгдүүлэх 식품 буюу хүнсний бүтээгдэхүүн. Хоол хүнсний бүтээгдэхүүн. За тэгэхээр сүүлийн үед дархлааны системийг нэмэгдүүлэх хоол хүнсний бүтээгдэхүүнээр маш их хүмүүс 도전닭 гэдэг зүйлийг 찾고 있다. Яг хайж байна. 자, 사실은 면역력에 대한 사람들이 관심이 높아지면서 여기 들죠? систем хамгийн сонирхол тэнд манайха 대한 гэдэг дүрэн байна. Энд чи ямар дүрэн бэлээ? Яг зөв. тэрний талаар болон тухай тий. Тэр дархлааны системийн талаар хүмүүсийн 관심이 높아지다 гэсэн үг. сонирхол нь яг уу? сонирхол нэмэгдээд тэ сонирхол нэгсээд витаминтэй хамт 도전닭 гэдэг дахианы махны маань 소비가 자, 소비가 뭐예요? 몽골어로? хэрэглээ. 자, 늘다 гэдэг утга байна л та. Энийг хэдүүлээ гэж орчуулах. 늘어나다 гэдэг адилхан шүү дээ. 늘다, 늘어나다, 증가하다, 상승하다. Энэ юу гэсэн үг вэ? нэмэгдэх манайх. нэмэгдэх. За тэгвэл 늘다 гэдэг дээр урт талт нь хүч нэмээд 크게 гэдээ оруулаад ирсэн байна. Тэгвэл юу гэж болох? Тэр нэмэгдсэн. зөв маш их хэмжээгээр нэмэгдсэн байна. За эхний хоёр хэсэг ойлгомжтой. Цааш харуул. 자, 토종닭 인 дахианы мах маань 다른 육류에 비해 자, 이들은 믿고 오긴 하려고 해.
Юу вэ? Руу. Махны төрлүүдийг хэлж байгаа. Дахианы мах, суугуугийн, 돼지고기, 닭고기 бусад дахианы махны төрлүүдтэй харьцуулахад энд APA гэдэг дүрм байна. За энэ дүрмийг манайх ашиглаж үзчихсэн үү? Үгүй. За багш нэг тайлбарлаад. APA гэдэг дүрм маань хэдүүлгийн ажиллаж байгаа нэр үгийн ардаас орж ирж байгаа тийм үү? Нэр үгийн ардаас орж ирээд хоёр зүйлийг харьцуулж байгаа тохиолдол. Жишээ нь энэ жишээн дээр яаж вэ? Туужин таг гэдэг зүйлтэй бусад махнуудыг бид нар яаж вэ? Махны төрөл. Айз махны төрлүүдийг Зарим нь харьцуулж. Тэгэхээр тэрнтэй харьцуулахад энэнтэй харьцуулахад гэсэн утгаар орж ирэх боломжтой. За тэгвэл энэ жишээний өгүүлбэр зохиод үзье. 자, 신 한국어는 다른 언어에 비해 어렵지 않아요. 자, 아니에요, 주줄. сонгос хэл нь зарим хэл 아하, зарим хэлтэй. хэлтэй амархан биш. 자, яг энэ хэсэг хэдүүл юу гэж орчих? Хэцүү биш. 에 비해 гэдэг дүрмийг. Харьцуулахад Яг зөв. Тэгэхээр хэдүүлээ тэрийг оруулж орчуулах хэрэгтэй шүү. Тэгэхээр хэдүүл. солонгос хэл нь Яг зөв. бусад хэлтэй харьцуулахад Яг зөв, яг зөв. Хэцүү биш. 어렵지 않아요. хэцүү биш. ингэж орж ирэх боломжтой байна. За, тэгэхээр энэ туужун даг маань бусад махны төрөлтэй харьцуулахад 지방 гэдэг зүйл нь маш бага гинэ. За, 지방ыг сонсч ирсэн юм байна. Ямар нэгэн хоол хүнсний бүтээгдэхүүний ард заавал байгаа. Тослог. За, тослог нь маш бага. Мөн 단백질이 풍부하다 гинэ. 단백질, уурга. За, тэгээд 풍부하다 гэдэг маань альва нэг найрлагаар тухайн бүтээгдэхүүн баялаг байгаа тохиолдолд ирдэг. Тэгээд бүрэн дүүрэн баялаг гэдэг утгуудаар монгол хэлэнд үзүүлж болт гэсэн үг. За, тэгэхээр тослог багтай байна. Өөр яах нь юугаар баялаг гинэ? талааны системээр байна. За, манайхан 풍부하다 гэдэг үгийн урд 단백질 гэдэг үг явж шүү. 단백질을 багшаас дөнгөс Уурга. уургаар баялаг бөгөөд дархлааны системийг сайжруулахад тусалтай үзүүлдэг. За, тэгэхээр 향상 гэдэг маань юу гэсэн үг вэ? сайжруулах гэсэн үг. За, хинээсээ ойлгомжтой цаашаа гарыг. 현재 гэж үгсэн. Одоо цаг зөв. Одоо цагт одоо үед 도존탁 гэдэг дахианы мах маань 아시아 국가들의 국가 гэж үгсэн үг юм байна. Анхаас нь level 1 рүү оруулж үзэх юм бол 나라 гэдэгтэй адилхан. улс яг зөв мөн шүү дээ манайха. Тэр 아시아 гэхээр Аз улстай хань шүү дээ. Азийн улсуудад 꾸준히 수출되고 있다. 자, 꾸준히 гэж уустай. хэдүүлээ одоо энд экспорт импорт явах гэдэг байгаа байхгүй. Тэр хэдүүлээ зөв хариулт нь тогтмол гэр оруулж өстэй. За, маш тогтмол 수출되고 있다. 자, 수출되다 гэдэг утга маань өөрөө экспортлж гаргаж байгаа тохиолдол байна шүү дээ. Экспорт. Тэгвэл импортыг юу гэж хэлэх вэ? Sweep. За, тэгэхээр маш тогтмол экспортлогдож байгаа. 앞으로도 도전탁 협회는 자, цаашдаа ч гэсэн 도전탁 гэдэг зүйлийн нийгэмлэг нь. За, 협회 гэдэг нь нийгэмлэг гэсэн утга. 자, 협회. нийгэмлэг нь. 자, 새로운 시장 гэдэг юу гэж орчуулах вэ? 신 зах. За, 시장 гэдэг зах гэдэг утга байгаа. бас нэг академик утга нь зах зээл. эдийн засгийн зах зээл. 현재 시장. хөрөнгө оруулалтын зах зээл. 투자 시장 гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар орж ирэх боломжтой гэсэн үг. За, тэгэхээр 신 зах зээлд 개척을 위해 гинэ. За, энэ хэдүүл нь маш чухал үг орж ирж байна. 개척. 자, 개척 гэдэг хэдүүл ерөнхийдөө бол ингэж орчуулж байна.
байр сууриа олох гэдгээр нэгдүгээр ойлгож иж болно гэсэн үг. Кетчок. Тэгэхээр шин зах зээлд байр сууриа олох гэсэн утга ба шүү дээ. Шин зах зээлд шинээр орох гэдэг утгач илэрхийлж болох гэсэн үг. За тэгэхээр энэ өгүүлбэрийг эхнээс нь дахиад орчуулад үзэх юм бол цаашдаа Тужун тагийн нийгэмлэг нь шин зах зээлд орохын төлөө 힘을 쏟을 예정이며 힘을 쏟다 гэж үгс. Хүч. За хүчээ Хүч. хүч чадлаа дайчлах ийм утгаар орж иж байна. Дайчлахлах гэдэг юм бол. За дайчлах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Тужун тагийн 수출 юу вэ? гарах. За 이 젓가락 экспорт нь илүү их 확대될 것으로 보인다. 확대되다. Энэ юу гэсэн үг вэ? За манайх өргөжих гэдэг утга. Экспортлж байгаа тэр цар хүрээ маань улам өргөжнө гэж харагдаж байна. За ерөнхийдөө ялт чи эрүүл мэндтэй холбоотой дундаа дархлаа орж ирээл. За тэгэл тослог уураг гэдэг ерөнхийдөө бол бага зэрэг хэцүү байгаа. Гэтэ хэдүүл иймэрхүү хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой өгөгнүүдийг олж цээжлэх хамгийн энгийн арга бол бид нар монголчууд тэр ер нь хаасаагүй солонгос бүтээгдэхүүнүүд хаасаагүй л байгаа шүү дээ. Одоо жишээ нь хэдүүлээ шинэ рамен аваад харах юм бол яг энэ өгнүүд бүгдээрээ байгаа. Хэдүүл нэг арай хугацаанд хэрвээ гомь идэх гэж байгаа бол манайхаа хараад үзээрэй. Чиван гэж байгаа, тамбекчи гэж байгаа, пумбаада гэдэг өөр ч гэсэн явж магадгүй. Тэр хэдүүл ийм байдлаар баг зэрэг бүтээл чандаад үзэх юм бол уг нь л яг л өдөр тутмын амьдралд орж ирж байгаа тухайн өгнүүд ба тоо биш болон дандаа орж ирдэг. Тэрсмээс солонгост амьдардаг бол хэдүүлээ бол маш давталтай байгаа гэсэн үг. За багш нь эхнээс нь бүтнээр нь монголоор шууд орчуулж өгье. Хэдүүлээ нүдэн уншлагаа гээд аль хэсгийг орчуулж гинэ гэдэг сайн хараад байгаа. Сүүлийн үед дархлааны системийг дэмжих, нэмэгдүүлэх хүнсний бүтээгдэхүүнээр маш их хүмүүс Тужун таг гэдэг зүйлийг хайж байна. Дархлааны талаар хүмүүсийн сонирхол нэмэгдэнгээ витаминтэй хамт Тужун таг гэдэг зүйлийн тухайн дахианы махын хэрэглээч гэсэн маш ихээр нэмэгдэж байна. Энэхүү дахианы мах нь бусад махны төрөлтэй харьцуулахад тослог нь маш бага. За мөн уургаар баялаг учраас баялаг бөгөөд дархлааны системийг дэмжихэд туслалцаа үзүүлдэг. Одоогийн байдлаар Тужун таг бол Азийн бусад улсуудад тогтвортой экспортлогдож байна. Цаашдаа ч гэсэн Тужун таг энэ дахианы махын нийгэмлэг маань шин зах зээлд анхлан орохын төлөө бүх хүчин чадлаа дайчлах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Тужун тагийн экспорт илүү ихээр өргөжнө гэж харагдаж байна. За ийм агуулга. Тэр хэдүүлээ хараад үзсэн бол ерөнхийдөө мэдээний агуулга юм шиг хин нэг мэдээлэл мэдлэг тайлбарлаж өгөөд байгаа агуулга орж ирсэн байна. За багштай удвал маань хоёлаа эхнээс нь бүтнээр нэг чанга дугаар багштай уншаад өгье. 최근 면역을 높이는 식품으로 많은 사람들이 토종 닭을 찾고 있다. 면역 이니 맛이 하지 마시길래. 면역력 болох нь байлаа. 면역을 үлээж аваа. Энэ ерөнхийдөө солонгос хамгийн хэцүү вэ? Багш нь ч гэсэн хамгийн хэцүү юм аа. 면역력. 이렇게 байлаа. 면역력에 대한 사람들의 관심이 높아지면서 비타민과 함께 토종 닭의 소비가 크게 늘고 있다. 토종 닭은 다른 육류에 비해 지방이 적고 단백질이 풍부하여 면역 현상에 도움을 준다. 현재 토종 닭은 아시아 국가들에게 꾸준히 수출되고 있다. 앞으로도 토종 닭은 협회는 새로운 시장 개척을 위해 힘을 쏟을 예정이며 토종 닭의 수출은 더욱 확대될 것으로 보인다. Эсийг хоёлоо хойшлуулж дуудах хэрэгтэй тий. Тэгэхээр 것으로 보인다. За энэ манай хаяа зөв дуудлага байгаа шүү. 면역력. За багш нь солонгос үний дуудлагыг бас сонсвол идэлэнийг хальт сонсчоод шинэ чимгээ багш нь уншуулъя. 면역력,
면역력. 면역력, 면역력. ингэж уншаад байгаа байна. За, 신지명 만 하려 했는 씨. 조금 면역력 높은 식품으로 많은 사람들이 통증 닭을 찾고 있다. 면역력에 대한 사람들이 관심이 높아지면서 비타민과 함께 토종 닭이 소비가 크게 늘고 있다. 토종 닭은 다른 육류에 비해 비장 적고 단백질이 풍부하여 면역력 향상에 도움을 준다. 현재 토종 닭은 아시아 국가들 꾸준히 수출되고 있다. 앞으로 토종 닭 협회는 새로운 시장 개척을 위해 힘을 쏟을 예정이며 토종 닭이 수출 더욱 더욱 계획되올 것으로 보인다. right. За, тэгэхээр хэдүүлээ энэ 12 дуусгал дээр орж ирсэн эрүүл мэндэд холбоотой үг бол топик төрөхөдөө байнга тогтмол давтагддаг. Тэр хэдүүлээ заавал зэжлээрэй. За, бүгд сүүлийн удаа эхнээс нь нэг бүтнээр нь уншиж өгөөд хэдүүлээ сүүлийн удаа нүд уншлаа хийгээд дараагийн дасгал руу орцгоё. 자, 최근 면역력을 높이는 식품으로 많은 사람들이 도전닭을 찾고 있다. 면역력에 대한 사람들의 관심이 높아지면서 비타민과 함께 도전닭의 소비가 크게 늘고 있다. 도전닭은 다른 육류에 비해 지방이 적고 단백질이 풍부하여 면역력 향상에 도움을 준다. 현재 도전닭은 아시아 국가들에 꾸준히 수출되고 있다. 앞으로도 도전닭 협회는 새로운 시장 개척을 위해 힘을 쏟을 예정이며 도전닭의 수출은 더욱 확대될 것으로 보인다. За, тэгэхээр хэдүүл энэ CS хийж яваад манайхан гэртээ нэг 10 удаа уншаад үзээ тэгэхээр чанга дугаар. Магадгүй өөрийгөө мэдээний хөтлөгч байна гэж бодоод гой хоолой гараад уншсан ч болно гэсэн. Яг энэ хэцүү өгнүүдийг унших тусмаа хэдүүлээ хэлэнд маш сайн сууж өгч байгаа учраас хэдүүлээ цэжлэх гэж гэсэн арай амархан болох нь шүү. За, хэдүүлээ CS хийгээд аваа. За, энэ хэсгээр хэдүүлээ өнөөдрийн эргийн хэсгийн агуулга маань дуусж байгаа. За, тэдгийн хэсэг дээр багш нь хэдүүлэн 10 минут үлдсэн байгаа учраас амжих хэсэг хүртэл сонсуулаад үлдсэн хэсгийн багш нь юун дээр оролдог. Дадлах хичээлийн агуулга дээр нь